За улаан манжин элэг цэвэрлэдэг одоо биеинд хэрэгцээтэй ийм витаминаар баялаг ийм ногоо. Гэхдээ бид энийг тэр болгоо идэв шүү дээ. Нэг салаатанд хийх, нэг борш хийх зэрэгтэл нэг жоохноор хэрэглэдэг. Тэгэхээр энийг яаж бид нар өөрийнхөө дуртай зүйл болгож хэрэглэх вэ гэдгийг би танаас хэлж өгье. Бид нар одоо ингэж баяр ёслол болоод ингээл чинь энэ өгсөний шил чинь шүүстэйг ингээд бид нар хайдаг шүү дээ. За эсвэл одоо энэ дарсан улаан манжин байна. Энэ дарсан улаан манжин ингээд дуусчлаа. Тэгэхээр би энийг цэвэрлээд тэгээд хэрчлээ. Бисээ энийг ингээд ийм гонцгоод болгоод ирсэн. За ингээд энийг ерөөсө биелийн энэ усандаа хийчихнэ. Хэрвээ та хүсэх юм бол сонгон одоо энэ сармис одоо энэ ногоон сонгон ч юм уу эсвэл одоо ийм лаврын навч эсвэл энэ хар перс гэдэг өөрийнхөө дуртай юмар хамталж болно. Ногоог болгох тусам доторх шинэ бодисууд нь багасч идэг. Тийм болохоор бид нар аль болох энийг ингээд түүхээгээд гэхдээ улаан манжин хэсэж бид нар байж түүхээр нийтдүү шүү дээ. Тийм болохоор хамгийн амархан аргаар шинэ тэжээлтэй нийтэх аргыг та нарт танилцууллаа. За анхаарч үзсэнд их баярлалаа. Эрүүл яцгаарай.